За намайг Жаданбай Батцэг гэдэг сэтгүүлч, яруу найрагч хүн. Тэгээд сая одоо үндэсний номын сангаас бүтээсэн Зогт хун тайжин санаачрал баримт киног үзээд одоо үзэгчийн хуваарьч тэр, мэргэжлийн хүний хуваарьч тэр үнэхээр өндөр сэтгэгдэлтэй байна. 2024 онд 400 жилийн ойн одоо Дуутын хадны бичээсийн 400 жилийн ой дохиож байна гэж одоо хувь хүнийхээ хувьд бодож байхдаа улс одоо хөрөнгө зараад энэ одоо Дуутын хадны тухай, Зогтойжийн тухай үнэхээр одоо сайхан одоо уран сайхны киногоо чадахгүй юм гэхэд баримт кино бүтээгээсэ гэж би доторх хүсэж байсан. Атал одоо улс ингээд чимээгүй өнгөрөх шиг боллоо. Гэтэл номын сан одоо дарга яруу найрагч ичээ орлоо санаачлаад ингээд одоо энэ номын санд ажиллаж байгаа үнэхээр одоо их орон сэтгэлтэй, бүтээл сэтгэлтэй ийм сайхан залуучууд нийлээд бүтэн нэг цагийн баримт кино бүтээн гэдэг бол асар их ажил. Нэг цагийн кино гэдэг бол одоо баримт киноны хувьд 6 бүлэг баримт кино болж байгаа. Тэгээ миний хувьд бол одоо телевизийн сэтгүүлчээр бараг 20 жил ажиллаж байгаа хүний хувьд 10 секундын рекламнаас эхсүүлээд одоо цаг 30 минутын уран сайхны кино хүртэл хийж явсан хүний хувьд энэ одоо телевизийн бүтээлийн арт талын ажил нь ямар хуу одоо актер ажил байдгүй, ямар их ажил байдгүй гэдгийг үнэхээр одоо амьдрал дээр мэддэг хүний хувьд хэлэхэд бол үнэхээр их ажлыг одоо бүтээгээд их ажлын ардталд гарчжээ гэж одоо энэ уран бүтээлчдийн багт халуун талархал, халуун баяр хүргэж байна. Ямар сайхан баримт кино болоо бэ? Мэргэжлийн хүний хувьд үзэж суухад бол ямар ч одоо энийг нэгчихгүй ягаав, тэрийг тэгчихгүй ягаав гэсэн тийм одоо шүмжлэл сэтгэл үнэхээр төрсөнгүй. Сайн уран бүтээл гэдэг бол ингээд ар араасаа одоо ингээд өргөдөөд эхлээсээ аваад дуусах хүртлээр маш нямба чамба баригдсан байшин барилга шиг аштай босдог. Учираас яг л тэр зүй тогтлоороо энэ кино хаанаач одоо энд нь нэг илүү цонх гаргачиж энд нь хаалгын буруу хийж гэдэг тийм сэтгэл төрөхгүйгээр бүхэл бүтэн зогц бүтээл болоод ингээд дуусж байгаад үнэхээр бахархах сэтгэл төрлөө. За мөн одоо зураглаачийн ажил, найруулагчийн ажил, за тэр эвлүүлэгчийн ажил, компьютер графикийн ажил гэдэг ерөөсөө одоо телевизийн бүтээл гэдэг тийм мөрөглийн хувьд ямар хуу одоо баг бүрдэж ажилладаг вэ? Яаж энэ зохиц бүтээл болж үзэгчийн одоо оюун сонорт ирдэг вэ? Үзэгчийн мэлмид ирдэг вэ? Үзэгчийн хүртэл болдог вэ гэдэг хүртэл бүхэл зүйлийг хаяагүй хийж чадсан байна. За кадрын текст ч гэсэн одоо үнэхээр ярих юм байхгүй. Үнэхээр сайн хийсэн байна. Аянда угаасаа мэргэжлийн хүн үзээ сууж байхад одоо за кадрын текстээр нэг онцгүй үг хэлэх ч юм уу ямар нэг байдлаар дутлаа гэхэд ингээд дутуу сэтгэл төрөөд идэгий. Гэтэл ингээд сэтгэл ханамжтай бүтэн одоо ямар ч юмд ингээд сэтгэл одоо юу анхаарал сарнихгүйгээр үзээд байна гэдэг бол энэ бүтээл үнэхээр чамбаа бүтээл болчихжээ гэдгийг л анхны одоо үнэлэмж байдаг. Тийм учраас одоо үнэхээр надад уран бүтээлчийн багаар бахархах ийм сэтгэл төрлөө.